би ганцаараа ингэж боддог байж магадгүй юм. Гэхдээ насан туршдаа ганцаараа байх нь үнэхээр муу зүйл гэж үү? Хүмүүс ихэнхдээ ганцгүй байхаас их хайдаг юм шиг санагдсан. Яг л ямар нэг юм зүйл дутуу байгаа юм шиг. Бид өөрөлж хэн нэгэнтэй хамт байхыг тэмүүлдэг, хайдаг, бас хичээдэг. Хайртай хүнтэй болох, хажуудаа нэг хүнтэй байх. Энэ мэдээж сайхан зүйлтэй, муу зүйл огт биш. Гэхдээ яг хаяа ингэж санагддаг. Бид тэгж явахдаа өөрсдөө бяцхан амар амгалан золиослоод байдаг юм шиг. Ганцаараа байх үед амьдрал илүү намгүй ойлгомжтой. Хэн нэгэнд тайлбар хийх хэрэггүй. Өөрийгөө байнга өөр хүнд тааруулах шаардлагагүй. Өдрийг яаж өнгөрүүлснээ хэнд ч нотлох албагүй. Харин хүнтэй хамт байвал арай өөр. Заримдаа хайртай хүнтэйгээ хамт байсан ч ганцаарддаг үе байдаг юм шиг. Тэр мэдрэмж яагаад ч юм илүү хүнд санагддаг. Магадгүй бид ганцаараа байхдаа өөрсдөө илүү сайн сонсдог байх. Гэхдээ энэ нь хэн нэгэнтэй хамт байх буруу гэсэн үг болгохт биш. Зүгээр л заримдаа бид хэн нэгэнтэй хамт байх гэж яраад өөрсдийнхөө дотоод нам гүмийг хайчихдаг юм шиг санагдсан. Хүмүүс ганцаараа үлдчихвээ гэж айхдаа өөрийгөө алдахаас айхаа мартчихдаг юм шиг. Гэтэл ганцаараа байх нь заавал ганцаардал биш. Заримдаа ганцаараа байх нь амар тайван байж чаддаг. Хэн нэгэнтэй хамт байж амар амгалан мэдрэх бол сайхан. Гэхдээ бас ганцаараа байж амар амгалан мэдрэх нь бас л үнцэнтэй. Магадгүй асуудал нь ганцаараа хэсэх, хамтаагаа хэсгээд биш байх. Харин бид өөртөө алдахгүйгээр
хүнтэй хамт байж чаддаг хэсгэд л байгаа баг. Чин тухай юу гэж боддог вэ? Ганцаараа байхдаа илүү тайван уу? Эсвэл хэн нэгэнтэй хамт байхаараа илүү амьд мэт санагддаг уу? Аль нь ч байсан буруу биш. Энэ талаар бодоод үзээрэй. Гэхдээ одоо хариултыг олох гэж бити хараарай. За энэ хоолойг энд нэгээ зогсооё. Дараа ирээ. Энэ орон зайг энд нэгээд чимээг